бид хүчит шавхар худалдааны төв дээрээс ирж махны үнийн талаарх мэдээллийг авлаа. За өхрийн цул мах дунджаар 14,000, хоньны цул мах дунджаар 11,000 төгрөгийн үн ханштай байна. За бид энэхүү худалдааны төв дээр ирж махны үн ханшийг хэн тогтоодог, за өнгөрсөн сартай харьцуулахад махны үн хэдэн хувиар өссөн зэрэг мэдээллийг авлаа. За мөн худалдаачдын зүгээс үнийн өсөлттэй холбоотойгоор бол худалдаа авалт буурсан талаар мэдээллээ. Манай зах дээр хөдөө орон нутгаас бол мал эмнэлгийн гарал үүслийн бичгтэй махнууд орж ирдэг. Орон нутгаас цаанаасаа хэрэг шалгаад эмчнэр өглөө хяналтаа тавиад тэгээ оруулж ирдэг. Энэ Монгол оронд халдвар төвчин гарсан тохиолдолд тухайн бүс нутгаас хөл хорио тогтоогоод тийм бүс нутгаас мах тээвэрлэх оруулахыг цаанаасаа хориглож манай зах дээр бол орж ирэхгүй байгаа. Дамжлагын үед ийм байгаа байхгүй. Орон нутгаас бэлтгэгдсэн мах энэ түрээслэгч нар авч энэ дээр зах дээр борлуулдаг. Тэр махад орж ирнэ. Одоо бөөний үн гэж бөөндөж аавна үнтэй хүн бөөндөж аваад тэгээд тэр үнийг энэ лангуун дээр ирээд ингээд түрээслэгчд зарж байгаа. Эрэлт нийлүүлгийнхээс хамаарч үн хань шилжүүлсэн. Төрсөн сард одоо 12-3 тал байсан баг. 2-3 мянган төгрөгөөр нэмэгдчихэл байгаа хэ та. Юу махад ирээгүй бэлтгэлийн нөөцийн мах тийм. Одоо бол цол мах 13-аар зарж байна. Гаднаасаа 10,000 зянгаар авж байгаа. Нэг өнгөрөөс чинь 30-40 ясын хайчдгийг шүү дээ. Энэ жил бол зүгээр тэг гаднаасаа л аваад байгаа шүү. Ашиг байхгүй, угаас өвдөө болохоор ямар ч ашиг байхгүй. Шинэ мах 12,500 дээ шүү. Гадаа бөөний үн. 14,800 зарч. Одоо 5-аас дээш авч чадахгүй шүү. 5 гэлээр бас дээш. Гайгүй хахад бол нэг 10 марыг авчдаг гэсэн. Зарим хүн бол 5-аагаар ч авч чадахгүй. Жохоо үнтэй харж байгаа болохоор зарим дуусахгүй шүү дээ. Зоор морин хийгээд манууд авч зарч. Энэ одоо наад үг болох хүнд яс хайж байна. Ашиг маш гарах нь жоохон таарахын байна. Ер нь махны үн ханшийг хэн тогтоод юм бэ? Мэд одоо хэн цаанаас орж ирж байгаа мачид бол үнэтэй л өгч шүү дээ. Ерөөсөө шат амжлага байдсан байхгүй шүү. Байхгүй. Ер нь гарч ирж байгаа гадаа шинжүүдээс л авдаг шүү дээ.